Цагаан тоос асуудал шийдэл сэдэвт оролцогч талуудын хэлэлцүүлгийн үр дүнд ирэх хавар буюу 5 дугаар сард Эрдэнэ төлбөрөөс гарч байгаа цагаан тоосноос дээж авч Англи улсын лабораторид шинжилүүлэхээр болсон. Уг дээж авах ажлыг 2022 онд 3 дахь буюу хөндлөнгийн байр сууриас хийхээр болсон бөгөөд дээж авах шинжилгээний багийн бүрэлдэхүүнд Орхон аймгийн иргэдийн төлөөлөл, Азийн хөгжлийн банкны төслийн баг, байгаль орчин аялал жуулчлалын яам, судлаачид, Эрдэнэ төлбөр төрөмж дүүсгэлгээний газрын төлөөллүүд, хэвлэл мэдээллийн байгууллагаас EBS телевиз орлох юм байна. Цагаан тоосны асуудалтай холбоотойгоор иргэд ерөөхдөө ингээд үл итгэх байдал үүссэн тий. За энэ дээж аваад тэгэл бидэрт мэдээлэл нь одоо үр дүн өгдөггүй гэсэн ийм байдал ажиглагдаж байгаа болохоор сая яг энэ хурлаар яг юу хийвэ гэхээр энэ иргэдийн төлөөллийг дээж авах процесс оруулж ажиглагчаар нөгөө шилэн данс гэдэг шиг ил тод байдлыг хангая. Тэгэд төрийн бас байгууллагын төлөөллөөс нь за Азийн хөгжлийн банкныхын төслийнх нь одоо төлөөллөөс нь тий. Тэгээд нээлтийн нийгэм хүрээлэл за форумынх нь за ингээд хэвлэл мэдээлэлээс ингээд тус бүрэн төлөөлөлтөөр бараг 7-8 хүн болох шиг боллоо. Энэ хүмүүс маань ажиглагч маань сонгогчлоо иргэдийн төлөөллөөс. За энэ хүмүүстэйгээ холбогдоод бид нар ерөөхдөө одоо энэ цагаан тоос авах нас дээж авах өдрөө бас сонгож байгаа байхгүй. Энэ хөндлөнгийн бас одоо нөгөө 3 дахь тал гэдэг утгаараа энэ дээж авах процесс маань яг нөгөө протоколын дагуу болно. Яг тэр энэ юмнууд дөрмнүүдээ сайхан танилцуулаад энэ хүмүүстийн мэдээлэлээд за цаг хугацааны хувьд болохоор 2022 оны ирэх хавар ерөөхдөө энэ цагаан тоосны энэ дэгдэлт ерөөхдөө миний ойлгосоор ингээд хавар намар ингэж юм тодорхой улирлын чанартай байдаг. За одоо энэ өвөл бол нөгөө ковид мовид гэдэг бас одоо өвөлчсөн бас нөгөө дээж авахд бас цасмас ороод ерөөхдөө нөгөө тодорхой хэлцмэлцэн дээр нь бас юу болохоор энэ шинжилгээ ухааныхаа үүднээс хавар авал зүгээрээ гэсэн 4 юм уу 5 сард яг энэ өдрөө төхүүлж байгаад бид нар ингээд холбогдсон талуудтай харилцсан. Хүмүүс маш их нэг юутай байгаа штэ харилцаатай байгаа штэ. За энэ дээж бас нэг ямар нэгэн одоо захиалгад ч юм уу тэг лаборатори ч юм уу юу вэ гэдэг. За манайх болохоор энэ нөгөө Рикардо гэд энэ манай зөвлөх компани байгаа байхгүй Англид байдаг. За Английн лаборатори руу явуулах юм. За тэгээ яг дээж авах процесс чинь яг ингээд одоо шинжилгээ ухааны харгаар лацтаа те хүмүүс одоо ажиллагч нар харна штэ те. Тэгээд тэр Англи руугаа явуулаад бид нар үр дүнгээ хүлээж агаад яг үр дүн тодорхой хугацааны дараа гарахаар бид нар дахиад яг энэ шиг орчлогч талуудын хурлаа зохион байгуулад тэг үр дүнгээ ярихаар бас энэ Эрдэнэт хотод манай төслийн гол гарах үр дүн чинь Эрдэнэт хотод цэвэр агаарын хэрэгжүүлэх бодлого үйл ажиллагааны төлөвлөгөө гаргах байхгүй. Тэр энэ дээрээ нөгөө зөвлөмжөө үр дүн гарахаас ямар үр дүн гарах нь тэрнээсээ шалтгаалаад зөвлөмж хөргөөд за ийм Эрдэнэт үйлдвэрт ийм шаардлагатай ингэх ёстой юм байна гэсэн зөвлөмжийг гаргаад ингэж олон нийтийн одоо юг тусгаж шийдэх бас нэг тийм гарц олно л гэж найдаж байна. Тэгээд баярлалаа. Азийн хөгжлийн банкнаас за энэ агаарын бохирдлын одоо энэ одоо сайн туршлагыг тий одоо дэлгэрүүлэх судлах за бодлогыг тодорхойлох тийм энэ төслийг бол Азийн 5 орны 7 хотод бол хэрэгжүүлж байгаа. За үүнд бол манай Монгол улсаас манай Эрдэнэт хот бол багтаж орцсон гэдэг төсөл бол Азийн бусад 6 хоттойгоо нийгмийн адил хэрэгжиж ингээд явж байгаа юм байна. Энэхүү төсөл маань бол 2019 оноос бол эхэлсэн. За энэ 2021 онд дуусах байсан боловч одоо энэ ковид-19 халдвараас шалтгаалаад одоо 22 онд буюу одоо 1 жил одоо хойшлоод хугацаа нь бол дуусахаар ингэж хэрэгжиж байгаа. За энэ төслийн хүрээнд бол бид бүхэн бол нэгдүгээр манай Орхон аймгийн Эрдэнэт хотын агаарын бохирдлыг бууруулахад одоо яг юун дээр анхаарах шаардлагатай бэ гэдгийг маш нарийн судалгаатай одоо шинжлэх ухааны үндэслэлтэй тийм ээ ингэж тооцож тодорхойлж ингэж гаргаж өгж байгаа. Үүн дээрээ үндэслээд бол бодлогын бичиг баримтыг боловсруулахад бид нарт бол дэмжлэг үзүүлж ингэж хамтарч ажиллаж байгаа. Мөн төслийн хүрээнд бас манай Орхон аймагт агаарын бохирдлын агаарын чанарын үзүүлэлтийг бол тасралтгүй 24 цагаар хэмжих ийм нөхцөл бололцоог бол бүрдүүлж өснөөрөө маш их ач холбогдолтой юм төсөл хэрэгжиж байгаа. За ер нь бол одоо агаарын загварчил ерөнхийдөө суур судалгаанууд бол бүрэн хийгдсэн. За загварчил ер нь модельүүд бол гарцсан байж байна. За судалгааны хийхэд зориулсан багаж тоног төхөөрөмжүүдийг бол суйрлуулсан байж байна. Одоо дараагийн шатных бол бидний хилцүүлгээс гарч байгаа үр дүнд үндэслээд цэвэр агаарын төлөвлөгөө гэдэг зүйлийг боловсруулах ёстой. Энэ төлөвлөгөө боловсруулахын тулд мэдээж хамтарсан ажлын хэсэг гарна. За ажлын хэсэг хөтөлбөр төлөвлөгөө боловсруулаад хөтөлбөр төлөвлөгөөнийхөө урьдчилсан хүрээнд бас урьдчилсан бас хилцүүлгийг дахин бид нар зохион байгуулах ийм төлөвлөгөөтэй байгаа. За тэгээд ер нь бол энэ төслийн эцсийн үр дүн бол бид нар төлөвлөгөөтэй үлдэх юм байна. За манай Орхон аймаг Эрдэнэт хот маань бол
ганц бодводоо ингээд төлгөөгөө авч үлдээд ингээд зогсохгүй мэдээ цаашаа хэрэгжүүлэх ёстой төлгөөгөө. Тийм болохоор зэрэг бас Азийн хөгжлийн банктайгаа цаашдаа тийм төлгөөг энэхүү одоо төслөө боловсруулсан төлгөөгөө цаашдаа үргэлжлүүлэн хэрэгжүүлэх тал дээр бас хамтарч ажиллахаар ингээд санал солилцоод ингээд хүсэлтэд тавиад явж байгаа. Цагаан тоос авах дээжийг 15 байршлаас сонгон авах юм. Тухайлбал 12 дээжийг цагаан тоосны үүсгэр болох хаягдлын аж ахуй болон түүний ойролцох газруудаас, мөн 3 дээжийг цагаан тоосоор бохирдоогүй цэвэр газруудаас авахар төлөвлөжээ.